Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэх зорилгоор засгийн газраас хэд хэдэн газарт Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үтсгэлэн гаргаад байна. Өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд биечлэн очиж үтсгэлэн худалдааг аль биесээр нээсэн байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед дэргэд дотоодон үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ худалдан авах нь чухал байгааг засгийн газрын тэргүүн онцоллоо. За хар хорин шөнийн за хүннүү мал гээд томоохон худалдаа үйлчлэгээний төвүүдэд сар шинийн баярыг өгтөн дотооддоо үйлдвэрсэн бэлэг дуурсгал бусад бараа бүтээгдэхүүний үсгэлэн худалдаанууд эхлээд байна. За ажилтны яам, хүнс хөдөө аж ахуй яам болон нийслэлийн засдаргын тамгын газраас хамтран зохион байгуулж байгаа дээрх үсгэлэнгүүд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаа бодлогын томоохон арга хэмжээнүүдийн нэг юм а. Энэ утгаараа Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлэг болон танхимын сайд нар өнөөдөр Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний үсгэлэн худалдааны нээлтэнд оролцож ард иргэдийг үндэсний үйлдвэрлэлд дэмжихийг уриалсан юм а. Манай үндэсний үйлдвэрлэгчид өнөөдөр ажлын байр шинээр бий болгон үйлдвэрлэлийн гэсэн энэ том салбарыг өөрсдөө авч явсан төр засгийн ачааны хүндийг бас хамт үргэлжлэж байгаа. Үнэхээр бас та бүхнээр багхгүй байхын аргагүй. Тэгээ энэ үндсэн худалдааны үеэр нэг талаас манай үндэсний үйлдвэрлэгчид нөгөө талаас хэрэглэгчд маань бас харилцан уулзалдаж хэрэглэгчд маань сэтгэл ханамжтай үйлдвэрлэгчд маань ашиг орлого өндөртэй байхын энэ үйлчлэлтэй ерөнхий өргөн дэвшүүлж байна. Одоо Монголоос бид нар өөрсдөө бүтээхээс өөрсдөө босгохоос өөр аргасан биднэрт үлдээгүй юм шүү дээ. Бидэнд гадныханд найдаж гадны одоо элдв янзын бараагаар 40 жил амьдарч ирлээ. Одоо бол боссон. Эндээ цаг тавих цаг нь болцсон гэж би ингэж харж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээж байгаа бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл жилээр тусам нэмэгдэж чанар нь сайжирсаар байна. За үсгэлэнд хүнс үйлдвэрлэгчид болоод эсхийн уурлал, гар уурлал, арьсан идэл, хувцас, ноос ноолорон бүтээгдэхүүнгээд бүтээгдэхүүнүүд мөн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнүүд ч дэргэн тавигдсан байсан юм а. За энэ нь үл яг ерөөсө 100% гар урлагийн аргаар үйлдвэрлэдэг. Үндэснийхээ боломжийн чинийг хадгалсан. Би бол энийг ерөөсө зөвхөн ашиг олох төдий бас нэг матагдсан одоо соёлоо хойж үедээ өлөөлүүлдэй. Бараг урлаг болгож хөгжүүлэх гэсэн талаас ашиг биш соёл талаас нь хөгжүүлж явж байгаа маа. Ер нь үндэсний үйлдвэрлэлээ бид нар сайн дэмжиж өгөх юм бол ер нь хамгийн эхлээд бид нар өөрсдөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж дараагийн удаад бид нар гадагшаа зах зээлээр нөхөхөөс биш бид нар эндээсээ шууд үндэсний үйлдвэрлэлээ алгасаад гадагшаа гарна гэдэг асуудал байхгүй. Монгол хүмүүс бие биендээ одоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж өгөх юм бол биднэрт цаашаа гадагшаа гарах боломжууд бол бүрэн боломжтой гэж үзэж байна. За гэхдээ үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнүүд нь хэд өндөр үнэтэй байдаг гэх шүүмжлэл бий. За тэгвэл үйлдвэрлэгчдийн хувьд ард иргэдийн амжиргааны түвшинд нийцүүлэх үүднээс хямд үнэтэй чанарын хувьд муулагдахааргүй бараа бүтээгдэхүүн жижиг хэрэглүүдийг ч үйлдвэрлэж борлуулж эхэлжээ. Өнөөдөр Баянгол дүүргийн өргөө кино театрын ард байрлах улс